Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт. Өнгөрсөн зун миний бие томилолтоор яв. Сар хагасын туршид нэгэн жижиг хотод хамтран аялагч байгаа орлох хэрэгтэй боллоо. Тийш явхад дор хаяж гал тэргээр 3 хоног явна. Тэнд манай хамаатан саднууд байдагч тийм олон биш. Гэхдээ хамгийн хайртай үеэлэгч Дина ах алийнхан нар амьдардаг. Хотод хүрээд би нэг хэсэгтээ тэдний байв. Тэгэхэд би 20 настай, харин миний хайртай ах 25 та байсан юм. Тэр том эгчтэйгээ хувийн байшинд амьдрана. Надад тусдаа өрөө гаргаж өгөв. Би алийнхан ахта хизээнээс л дурлцсан байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэр царайлаг, өндөр, ухаантай, бас сайхан сэтгэлтэй нэгэн. Мэдээч хэрэг түүнийг дотроо бүсгүй болгонтой хардаж харамлана. Ажлын эхний 7 хоногийг яаж игээд өнгөрөөлөө? Бэм гарагт бүтэн завтай байсан тул амралтын өдрийг анир чимээгүүд зурагт үтсэн шигээ өнгөрүүлэхээр шийдлээ. Дина эгч энэ үед хормонд урагцсан. Харин аяахан хаа нэгтээ найзуудтайгаа амарч байгаа бололтой. Тиймээс би усанд ороод буудан дээр тухтайхан шиг хэвтлээ. Гэнт цонхны цаанаас машин турамслах дуу сонсогдов. Гэрт алияхан үеийнхээ 2 залуутай орж ирдэг юм байна. Лаура, бидэнтэй хамт яваач хотоо үзүүлээ. Дашрамд энэ миний 2 сайн найз гэхэд өнөөдөл нь бүх 32 шүдэ яралцуулан байж над руу инээлээ. Зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Дулаан цамц чөлөөт өмд пүү зөмсч байснаа. Дараа нь залуус дисконд орж магадгүй гэхээр нь байдгаараа гоё. Хувцас сольж нүрээ буцсныг харсан залуус надад магтаалын өгшөдөж эхлэв. Алияхан гэрээс гарахдаа надад шивнэх төдий их үзэсгэлэнтэй юм гэж хэлж намайг улайлгав. Цаг гарan хотоор явлаа. Гэхдээ энэ хотын ядарч тэн хагасыг нь үзүүлэхэд бүтэн өдөрч багдана. Ингээд бид клуб руу яв. Тэнд алияхны 2 сайн найз жаахан халамжууч царайлаг 2 эмэгтэйдээ танилцсан найзлаад авчээ. Харин алияхан өөр хэнийгч үл харна. Магадгүй намайг өөрөөсөө холдуулахгүй болохоор тэгсэн биз. Бид сайн байрлалтай ширээнд суун цаг гарan хөгжүүлтлөө. Тэгтэл тайзан дээр хөтлөгч гарч ирээд тайзан дээр хамгийн сайн тайчих бүжиг хийсэн хүнд үнэтэй ориглон дарс бэрэглэн хэмээлээ. Шар хариг уусан тул би бодох зүйлгүйгээр тайзан дээр гарч өрсөлдөгчтэйгээ үзэлцэв. Миний бүжиг тайчих урлагт огт хамаагүй байсан ч тачаангүй байсан. Гэвч товтор хувцастайгаа үлдтэл тайцсан нэгэн бүсгүй төрүүлв. Алияхан босодтойгоо хөвчлөлтгөө болсныг анзаарсангүй. Тэр дууг сууж хин нэг нь үг хэлж байхад лонхоо үе дээш хүргэн. Шөндөл өнгөрчээ. Алияхан найзуудыгаа шин танилуудтай нь Ренатийн гэрт хүргэж өгөв. Харин бид гэрлүүгээ явлаа. Замдаа тэр огт дуугарсангүй. Ямар нэг зүйлийн тухай бодож үе над руу харан инээмсэглэн. Өрөөнд ороод би хөгжим масаж нэг хэсэг өөртөө зориулан бүжгэлхийг хүслээ. Энэ үед хаалганы тэнд үеэлмэн зогсож байгааг би анзаарсангүй. Гэнт тэр намайг клубт маш гоё бүжгэлсэн, саяхан харсан зүйлж гайхамшигтай гэж өгүүлв. Түүнд талархлаа илэрхийлээд унтаж амархыг хүсэж байгаагаа хэлв. Түүнийг явчихлаа гэж би бодон буруу харав. Гэвч алияхан над руу дөхөж ирээд тэвэрлээ. Энэ бол зүгээр нэг найрсаг ахын тэврэлт биш байлаа. Улмаар инхрэлэл болж хувирв. Үсэнд минь хамраа нагаад амьсгалж байгааг би мэдэрлээ. Би ч тэссэнгүй түүнд хариу үзүүлв. Толгойхоо хоош гэдээлэхэд тэр хүзүүг минь зөөлхөн үнсэж эхэллээ. Агшин төдийдэл би эрүүлжиж түн рүү эргэж харав. Нилээд хугацаанд би тэврэлдэн өөдөөдөөсөө харан зогсохдоо энэ нухацтай алхмыг хийх зориг хүрхгүй байв. Эцэст нь алияхан уруул дээрээс минь үнсээд чи ямар үзэсгэлэнтэй юм бэ? Би чамайг хүсэж байна. Зөвхөн чамайг гэж шивнэв. Согтууруулах хундааны нөлөө шүү дээ эн чинь. Үгүй, би бүтэн 7 хоног унтаж чадаагүй. Саяхан зүүдэндээ чамайг хараад дур тавьсан. Би ахин төвчиж чадахгүй. Тэр надад майка тайлахад минь туслав. Бид үнсэлцээр миний орыг чиглэлээ.
Орны голд хэвтээд өмдөө талахыг хүссэн боловч аяахан гарыг минь болиулж өөрөө энэ бүхнийг хийж намайг дан дотооштой минь үлдээгээд хувцаа тайлж эхэллээ. Бурхан минь, тэр ямар дур булаам юм бэ? Би түүний цээжийг үнсэж дараа нь хүүснийх нь орчим хэлээрээ эргэнүүлэн улмаар товчийг нь тайлсан жинсний ирмэгт хүрв. Түүний хувцсыг тайлаад орон дээр хэвтүүллээ. Түүний эрхтэнд биеэ чанга наахад тэр өөрийн эрэхгүй дуу алдаж байна. Гандаасан эрхтэн нь гидсэнд минь тулна. Тэр хилээ аманд минь хийхийг оролцсон боловч би хойш татав. Бүх зүйл илүү нямба байгаасаа гэж их хүссэн юм. Ингээд доошлсоор түүний эрхтний дэргэд очлоо. Толгой дээр нь шингэн зүйл ялгарчээ. Түүнийг нь болгоомжтой долоож аваад алиахан руу сэтгэл ханамжтай харав. Тэр инээмсэглэж үйл явцыг нүд салгалгүй ширтэж байлаа. Хөлийг нь аль болох том алцаалгаад угийг нь гараараа барьж байгаад толгойд нь зөөлхөн хурж эхэллээ. Бүлээхэн нойтон амрууга толгойг нь хийж уруулаа чанга өмхөх бүрээд алиахны амьсгал дээрдэж байлаа. Эцэст нь түүний эрхтнийг бүхлээр нь амандаа хийж орхилоо. Алиахан толгоогоо хоош гэдэлгэв. Түүнийг амьсгаагаа гаргах бүрээд цээж нь өндөр давалдаж харагдана. Түүнийг цагаас өмнө дур тавьчихаасаа гэж би огт хүсэхгүй байлаа. Урд өмнө нь аман секс хийж байсан ч гэсэн одоо хүртэл би онгон биеэрээ байгаа билээ. Анхны минь эр хүн алиахан байсанд би ямар их баярлаж байваа. Түүний эрхтнийг өргөжлүүлэн таалж үе үе хилээрээ төмсөгтөнд хүргэж байлаа. Ийм байдлаар 10-аад хором үргэлжлэхэд уруул минь чэлж хэлний үзүр хорсч байлаа. Дараа нь алиахны нүүр рүү би өсөж очив. Халуухан уруулд нь хүрээд түүний хүссэн тачаангуй, гүнзгий, удаан, тийм өсөлтийг бэлгэллээ. Хэвтээч гэж тэр хэлээд өндийж миний байрыг эзлэв. Одоо миний бие тавирах цаг иржээ. Али хоёр хөлний минь хооронд туглав. Түүнийг намайг унсаж байхад би итгэхгүй байхыг хүссэнгүй тул түүнийг тэрч гараараа инхрээлж байлаа. Гэвч тэр миний гарыг болиулж нэг гараараа толгой дээр минь хоёр гарыг чанга гихч барьлаа. Би хөдөлж чадахгүй байв. Амьсгаа минь улам дээрдэн. Доодох маань ном нойтон болжээ. Хашгирамаар санагдана. Алиахан хөхийг минь үнсэж хөхний толгойг ээлжлэн хөхөхөд өнөөх нь хатуурч их л мэдрэмтгий болов. Түүнийг цээжинд минь хүрэх бүрийд миний бие чичирч байв. Намайг огт санаандгүй байтал алиахан улам бүр доошолж миний чийг даасан умдгийг үнсэж эхлэв. Надад аз таарчээ. Тэр үүнийг анх удаага хийж байгаа биш бололтой. Тэрээр хилүүг минь хилээрээ дээш доош эргэнүүлэхэд надад маш их таалагдав. Тэр л үед дур тавьчих шиг боллоо. Түүнийг энэ үйлдэлээ зогсооход би нүдэн ханаад амьсгаагаа дарж чадсан байв. Чи надтай шөнийг өнгөрүүлсэндээ харамсахгүй биз? Үгүй дээ. Би эрт дээрээс л үүнийг хүсэж байсан. Одоо намайг хинч зогсоохгүй. Тэр инээмсэглэж намайг үнсв. Биднийг үнсэлцэж байхад түүний эрхтний толгой бэлгийн уруулын минь дунд орон нухаж байгаа нь мэдрэгдэв. Би гараараа дэмэнлээ. Алиахан ч гэсэн гараараа бэлэг эрхтний минь барьж байгаад над руу зөөлхөн орж эхлэв. Тэр дотор маш их өвдөлт мэдрэгдсэн тул би байдгаараа бие чангалав. Хальс цоор бололтой. Алиахан ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Намайг биеэ суллаж өвчин намтал хүлээхээр шийджээ. Тэр над руу бүхлээрээ орчихсон мэт санагдсан авч толгоогоо өргөн харвал түүний элдний зөвхөн тал нь л оржээ. Али над руу анхааралтай ажиглан ахин удаанаар хөдөлж эхлэв. Тэр үе үе зогсож амьсгаагаа гаргана. Би шин мэдрэмжэндээ дасч харин одоо илүү хурд, илүү таашаалыг мэдрэхийг хүсэж байлаа. Яваанда түүний хөдөлгөөн илүү хэмнэлттэй, тачаангуй хурдан болж ирэв. Дуу алдалт маань хашгирaan болж хорив. Айлын биеийг хөлөөрөө орон хавчиж аль болох гүнзгий оруулахыг хүсэж байлаа. Анх удаа мөрөөдөж байсан шигэ хүчтэй дур тавилаа. Мөрөөдлийн минь хүн жинхэнэ хүчрхэг залуу намайг ийм тавиулсан юм. Дараагийн 2 сарын турш бид бараг өдөр болгон уулзалтаж байлаа. Учир нь би тустай амьдардаг болсон байв.
Намааг ажил дээр байхад хүртэл тэр ирж хөнгүү хоосон өрөө эсвэл машинд ч юм уу бид бие биесээ хайралцдаг болов. Харин үеэлэгч юу ч анзаарсангүй. Тэгээд л би тэндээс явсан. Өнгөрсөн зунаас хойш би түүнтэй уулзаагүй. Түүнтэй ахин уулзахдаа бид харилцаагаа заавал сэргээх болно. Халуун хүнжил суваг. Subscribe дараад олон сонирхолтой өгүүлэг сонсоорой.